За ингээд бүгдээрээ хамтдаа өнөөдрийн арга хэмжээг эхлүүлье. Өнөөдрийн нөө шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах уралдааныг албан ёсоор нээж эхлүүлж үгэлнүүг юм байна. Шилдэг ухаан технологийн сургуулийн оюутны үйлчлэгийн албаны дарга доктор дэд профессор Цогцлбаа таныг хүндэтгэв. Бид өнөөдөр шинжлэх ухааны технологийн их сургуулийн төгсөгчид одоо 2025-аас 26 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөгчдийн дипломыг одоо шилдгийг шалгаруулахаар өнөөдөр инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах арга хэмжээг эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэ арга хэмжээг бид 2 жилийн өмнөөс эхлээд зохион байгуулж эхэлсэн. За ингээд энэ арга хэмжээний хамгийн гол одоо зорилго гэвэл бид нар өнөөдөр шинжлэх ухааны технологийн их сургууль дэлхийд үнэлэгдэх оюуны үнцэнтэй одоо төгсөгчдийг бэлтгэж гаргах ийм зорилготой алсын хараатай ажилладаг. Тэгэхээр өнөөдөр манай төгсөгчд маань энэ дипломын ажлыг хийхин тулд маш их одоо хүч хөдөлмөр гаргаж тийм ээ багш нартайгаа хамтарч ажиллаж судалгаа шинжилгээний ажил хийж шинийг эрэлхийлж асуудлыг шийдэх маш олон одоо талаас судалгаа шинжилгээний ажил хийгээд энэ дипломын ажлаа хийдэг. Гэтэл энэ дипломын ажлаа бид нар хийж хамгаалаад манай оюутнууд яадаг гэхээр диплом аваад явдаг. За бидэнд юу үлддэг вэ гэхээр диплом нь хавцтайгаа CD-тэйгээ үлддэг тийм ээ. Тэгэхээр энэ байдлыг бид нэр ингээд сэргээж энэ одоо олон мянган инженерүүд маань 4 жил 5 жил судлаад судалгааны ажлаараа диплома хийгээд одоо төгслөө. Тэгэхээр энэ одоо ийм бодит үр дүнтэй ийм ажлуудыг хийж чадаж байна. Эдгээр энэ хийсэн ажлын цаашаа одоо улс орныхоо хөгжилд нийгмийн салбарт за асуудал шийдэлд бид нэр ашигтайгаар ашиглая гэдэг үднээс энэ одоо том арга хэмжээг бид нэр ингээд хийгээд өнөөдөр 4 дахь удаага хийх гэж байна. Тэгэхээр энэ өнөөдрийн 4 дахь удаага хийж байгаа арга хэмжээ маань ингээд одоо хийгээд яваад авах тусам ахиц дэвшил гараад манай багш нарын санаачлагаар өнөөдөр ерөнхий шүүгч нар одоо хөндлөнгийн шүүгч нар за ингээд олон байгууллагуудын бас манай оюутнуудыг дэмжлэгт одоо нөгөө тэтгэлэг санхүүжилт одоо урамшуул дээр алгах байгууллагууд ингээ хүрэлцэн ирсэн байгаа туйлын их баяртай байна. Ингээд өнөөдөр та бүхэн мэрэгэн шүүж оюутнууд маань төгсөгчд маань тун удахгүй одоо инженер болоод гарах гэж байгаа гэдгээ энэ шүүгч нартаа сайхан харуулж өөрсдийнхөө хийсэн ажлыг чанартай сайн танилцуулж үр дүнгээ нээлттэй сайхан илэрхийлээрээ бид нар өмнөх жилүүдэд зөвхөн бүтээлээ үзээд шүүждэг байсан бол энэ удаа 3 минутын танилцуулгыг өөрсдөө хэр ур чадвартай танилцуулж чадчихээн. За тэрний дараа бүтээлээ хэр танилцуулж бодит байдлыг харуулж чадчихээн. Энэ одоо 2-3 шаталтай шүүгч тэрний хажуугаар нөгөө хөндлөнгийн шүүгч бас явж байна. Ингээ олон оноо баалыг дүгнж одоо цэгэнжиж эцсийн үр дүнтэй одоо шилдэгүүдэд тодруулах гэж байгаа. Тэгэхээр бидний шинжлэх ухааны технологийн их сургуулийн болон шагналын үйл ажиллагаа төгсөлтийн ёслолын ажиллагаан дээр хүндэтгэлтэй болдог. Өнөөдөр бол дэмжигч энэ оролцогч байгууллагуудын шагналын үйл ажиллагаа одоо хамгийн сүүл таалтын арга хэмжээнд болно гэдгийг дуулахад таатай байна. Ингээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Суугчдын төлөөллөөс мэдлэгээ төвшүүлж өгөх юм байна. Хүнс хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэгийн техникийн ахлах багш Пүрэн Магнагшинга хүндэтгэн өргөе. За тэгэхээр өнөөдрийн уралдаан тэмцээн маань зөвхөн уралдаан тэмцээн биш. Энэ бол бидний одоо сурч хөдөлмөрсөн шинжлэх ухааны технологийн их сургуультай одоо холбогдсноос хойш одоо үйл ажиллагаа бидний энэ сурч мэдсэн мэдлэг боловсролынхоо үр дүнг одоо харуулах ийм өдөр байгаамаа. Бид өнөөдөр ялагдах та гол нь биш. Бид өнөөдөр хийж бүтээсэн мэдлэгээ бүтээл болгох. Тэр бүтээл маань улсын хөгжилд инновац болон одоо хувь нэмрээ оруулах ийм чухал үүрэгтэй гэж миний хувьас одоо харж байгаа. Тэгэхээр бүх нийт оролцогчид оюутнуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Бүгд инновацийн эзэд байж ирээдүйн Монгол орныхоо хөгжил дэвшилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт бүгдэнд нь итгэж байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Тав хүндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шүтэс барилга архитектурын сургуулийн авах замын инженерчлэлийн төгсөгч оюутан Гүндэгмэн байна. Өнөөдөр би Дундгой аймгийн Адаазаг сумын Сүм хөх бүрдээс бага газрын чөлөө чиглэлийн аялал жуулчлалын зорилттой авах замын төслөө танилцуулж байна. Дундгой аймгийн Сүм хөх бүрдээс бага газрын чөлөө орчим нь Монгол улсын бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд аялал жуулчлалын чиглэлээр
хөгжүүлэх бүсэд хамаарч ирсэн учраас энэхүү авто замын төслийг дипломын ажлын үндэслэл болгож сонгож авсан байгаа. Дундгой аймгийн Сүм хөх бүрдээс ба газрын чулуу чиглэлийн байгалийн үзэсгэлэнт газар нь авцамын энэ чиглэлийн хооронд авцамын дэд бүтцээр холбож ингэснээр аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, мөн орон нутгийн эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байгаа. Техникийн шийдлээ өгөх юм бол 3А зэрэглэлийн 11.3 км урттай 7 м зорчигсгийн өргөнтэй 2 игнитийн авцамыг төлөвлөсөн байгаа. За энэ нь болохоор өнөөгийн хөлгөөний эрчим нь 28 машин хоног байгаа бол хэтийн хөлгөөний эрчим нь 57 машин хоног байгаа. Төлөвлөлтийн хувьд тарасын хэвтэй болон босоо морин радиус, хүчилтийн бүтээс, ус зайлуулах байгууламж, хөдөлгөөний аюулгүй байдлын үнэлгээ зэргийг иж бүрэн тооцсон байгаа. За ингэснээр зам ашиглалтын найдвартай байдлыг хангаж аюулгүй байдалтай зорчно гэсэн үндсэлтэй гэлтгэж байгаа юм аа. Сүм хөх бүрдэг буюу тарасын эхлэл дээр 60 автомашины зогсоол төлөвлөж өгсөн байгаа. Мөн 450 м урттай 4 м өргөнтэй явган хүний зам, 455 м урттай 2.5 м өргөнтэй ундаг дугуйн замыг тус төлөвлөж өгсөн. Ингэснээр автомашины явган хүн болоод дугуйтай зорчигчдын хөдөлгөөнийг тусгаарлаж мөн байгаль орчинд нөлөөлөх ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж эдгээр төлөвлөлтийг хийсэн байгаа. Зам барилгын ажлыг нийт 3 дугаар сарын 20-наас буюу 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 212 хоногийн хугацаанд бүх ажлаа хийж дуусгана гэж тооцоолсон. Эдийн засгийн тооцооны хувьд юм бол миний энэхүү төсөл маань нийтдээ 21.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үр ашигын тооцоог хийж үзэхэд болохоор өнөөгийн болон хэтийн хөлгөөний эрчимдээ тулгуурлан жилд 10,585 мянган машин жилд нэмэгдэх юм байна. Ингэснээр 22 мянган жуулчин хүлээн авах цаашлаад энэ жуулчныхаа тоогоор бодоод үзвэл 267 тэрбум төгрөгийн төсөв орлого орох юм байна гэж тооцсон. Төсөв хуваарлт нь болохоор нийт 21.3 тэрбум төгрөгийн төсвийг доорх байдлаар харуулсан байгаа график байдлаар. За дүгнэл эцэст нь дүгнж хэлэхэд автозам барина гэдэг нь зөвхөн автозам барих асуудал биш, харин аялал жуулчлалын нөөцтэй бүсийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, мөн цаашлаад орон нутгийн эдийн засгийг нэмэх, дотоод болон гадаадын аялал жуулчлалыг, дотоод болон гадаадын жуулчдыг татах зам бол хөгжлийн суурь юм гэж үзээд энэхүү аялал жуулчлалын зорилттой замыг төсөлсөн байгаа. За анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. Төсөлж гомдмаа. Архитектурын сургууль урьдчилан инженерчлэг мэргэжлээр төгсөгч оюутан холбоо байна. За би бакалаврын дипломоор дижитал болон физик хөдөлгөөнийг хослуулсан номын дэлгүүрийн мэргэжлийн архитектур бүтэц технологийн шийдлүүдийг боловсруулах төслийг хийсэн байгаа. За дипломын төслийн гол онцлог хэсэг нь болохоор 24 метрийн алстай ган татангийг 4-р давхртаа төлөвлөж өгсөн байгаа. За барилга байгууламжид хамгийн их хор хөнөөл учруулдаг ачаалал бол газрын талтай ачаалал байдаг. За үүний нөлөөг тооцох нь нэлийн хүндрэлтэй байдаг байгаа. За үүнийг сонгож аваад судалгааны ажил хийсэн байгаа. Тэгэхээр ган татгаа төлөвлөлттэй болохоор бакалаврын сургалтын систем болон барилгын дорн дүрмд заасны дагуу эквивалент статик хүчний аргаар газрын талтай ачааллыг нь олоолон бодсон байгаа. За энэ арга нь болохоор яадаг вэ гэхээр 8 балын бүрчлэлт хамаарах газар хөдлөлт хамгийн ихдээ 2 м/сек квадратын хурдтгалтай хөрсний жижигхэл үүсдэг. За энэ хүчирхийлэл нь болохоор энэхүү хурдтгалыг масс болгон дээр үйлчлэх статик хэвтэй хүч гэж хэлбэржүүлж авч үздэг байна. За ингээд авч үзээд энэ аргаараа тодорхойлсон хүчлээрээ хөндлөн хөтөл болон холбогтойгоо тооцоог хийгээд ажлын цэргийг боловсруулсан байна. За ингээд тооцсон яг ган татгийнхаа жинхнээсээ гадар хөдлөх юм бол энэ татга маань яг яаж ажиллах вэ? Аль шилднүүд хамгийн хүртэх вэ? Хаана хэв ажилтнууд үүсэх вэ гэдгийг тодорхойлохын тулд илүү нарийчилсан агсын түвшний судалгааг хийж үзсэн байгаа. За энийг болохоор хийхдээ
динамик хүчний ачааллыг нь өгөөд шугам бус материалтайгаар тайм стейшн шинжилгээ хийж үзсэн байна. За энэ болохоор газар хөдлөлт гэдэг бол нэг цохиод шууд явцдаг ачаалал бол биш. Нэг цохиод дахиж аваад нэг цохиод дахиж авдаг хэлбэлцэлтэй ачаалал байдаг. Бүтээцд өөрт нь бас хэлбэлцэл байдаг. Энэ хоёр хэлбэлцлийн хоорондоо ингээд таарч юм бол резонансын үзэгдэл болоод илүү хүчтэй үүсэх магадaltaй байдаг. За тэгээд энэхүү үзэгдэл болж байгаа хэсгийг шалгахын тулд Abacus програм дээр татангаа хөндлөх хөтөлбөрийн хамт загварчилж үзээд ихтэй чиглэлтэнд болохоор үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ойролцоо судалгаагаар тодорхойлогдсон хүнсний чичирхээллийг өгч үзсэн байна. За ингээд өгөөд үзэхэд болохоор статик хүчний аргаар хамгийн ихтэй 104 мегапаскал хүчтэй үүсчихсэн ганц татангад маань динамик хүчний үйлдэлтэнд 239.7 мегапаскал буюу 28% илүү ажиллагаа үзүүлж байгаа гэсэн. За энэ хэмжээ маань болохоор урсалтын хязгаар буюу 230-ыг нь таваад налхаа явуулалтад үүсэж байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол газар хөдлөлт болоод дууссан ч гэсэн тэнд үлдэгдэхийн ажилд үүсгэхээр байна гэсэн үг байна. За тэгэхээр эдгээр шилдэгнүүд дээр хүчтгэл хийх шаардлагатай болно. За одоогийн яг татангийн угсрах ажил маань бол 1 тэрбум 230 сая төгрөгийн өртөгтэй байгаа. Хэрвээ динамик хүчний үйлчлэлд нь хөдлөх хөтлөлтийг нэмээд үзэх юм бол 18% ихсэх. Харин газар хөдлөлт болоод хойноос нь хүчтгэл хийх юм бол 30-40% нэмэгдэл зардал гардаг. Хүчтгээд ч нэмэргүй гэх юм бол буулгаа дахиад барина гэдэг нь 1.5 дахин илүү нэмэгдэл зардал гарна гэсэн. За эцэст нь дүгнэлт гэхэд болохоор онцгой ач холбогдолтыг ган бүтээцийн газар хөдлөлтийн төсвөрлөлтийн үнэлгээтэй динамик хүчинд нь тооцоолыг хийх юм бол заавал газар хөдлөлт болсон үед нь шалгах биш, өмнө нь 100 жилийн шатнд нь шалгаад илүү найдвартай баталгаатай тооцоо хийж чадах юм байна гэдгийг гаргаж ирсэн байна. За анхаарал тавьсан баярлалаа. Геолог уулуурхайн сургуулийн уулуурхайн машин авийн төхөөрөмж мэргэжлээр төгсөгч ганц тулгын одохгүй байна. Бидний хувьд болохоор дипломын ажлыг багийн ажиллагааны хувьд багаар хамтарч өөрөө явууч Cantilever робот гэдэг сэдвээр роботын хөгжүүлэлт, роботын зохион бүтээлтийг хийсэн байгаа. За яагаад заавал роботыг сонгосон бэ гэвэл уулуурхай болон барилгын салбар, аж үйлдвэрлэлийн салбаруудад роботын хэрэгцээ буюу автоматжуулалтын хэрэгцээ маш их ихссэн байгаа. Зүйлүүд одоо орчин үед харагдаж байгаа. Яагаад вэ гэхээр барилга болон уулуурхайн салбарт хүнд зүйлсийг олон давтамжтайгаар зөөгддөг ажлууд маш их байдаг. Ялангуяа уулуурхайн машин тооны төхөөрөмж үеийн засварчдад нэлээдүүдэд тохиолддог ажлууд юм байлээ. Тэрийг хөгжүүлэхийн тулд бид нар ямар арга хэмжээ авах боломжтой вэ? Ямар арга хэмжээг аваад илүү тэр хүмүүсийн ажлыг хөнгөвчүүлж үр ашигаа илүү сайжруулах вэ гэдэг талаас нь судалж үзсэн. За үүнийхээ судалж үзэж явах явцдаа болохоор бидний тулгарсан асуудлууд нь болохоор хүнд зүйлсийг налуу өнцгтэй өндөр гадаргуу дээр хүмүүс илүү их ачаа зөөгдөө, илүү ачаал авч ядардаг. Тэр хүмүүст аюул эрсдэл айгүй байдаг учраас иймэрхүү асуудлууд байдаг юм байна. Мөн уурхай барилгын орчинд автоматжуулалт маш хомс байгаа даа. Гэхдээ одоо тодорхой хэмжээнд ихсэж байгаа ч гэсэн жижиг хэмжээнд, жижиг түвшинд болохоор арай жоохон бага байгаа. Тэгээд гар болон тэрэг хэрэглэх нь бүтэмж маш багатай. Айгүй ажиллагаа хүнээс их ачаал шаардж байгаа болохоор иймэрхүү байна. Одоо бидний шийдсэн шийдэл маань болохоор бид нэр дөрвийн үжих дөрөнд дугуйт өөрөө явагч хөдөлгүүр Cantilever гартай тэр гар нь болохоор 65 ньютоны ачааллыг зохицуулна. Тэгээд мэдрэгч докторжуулагчтай бүтэн цогц хэмжээний 2 ширхэг роботыг хөгжүүлсэн байгаа. За мөн роботын техникийн шийдлүүдийг харуулах юм бол роботын техникийн шийдлүүд хөдөлгүүрийн систем нь болохоор явах ангийг бүтэнд хийж байна. Мөн хамгийн эрсдэлтэй налуу буюу 15 градусын налуу зам дээр яг идэвхтэй ажиллаж чадна. Цахилгаан мотор бүр дугуйд хүрэлттэй механик дамжуулгатай. Cantilever гар гэдэг нь болохоор яг өөрөө бие дааж ажиллах чадвартай. Тэгээд хоёр талдаа зэрэг ажиллах боломжтой гарыг
cantilever гар гэж нэрлэж байгаа. За энэ гар нь болохоор тэгээд бидний яг өөрсдийнхөө зохион бүтээсэн дээр болохоор бид нэр өөрсдөө cantilever гараа шурган дамжуургаар дээш доош хөдлөх мөн хоёр талынхаа хавчигч гаруудыг урагш хойш хөдлөх гэсэн байдлаар зохион бүтээж чадсан байгаа. Мөн энэнийхээ үр дүнд даваа талаа харахын тулд бид яг уул уурхай болон үйлдвэрлэлийн салбар дээрээ туршиж чадахгүй байсан, турших боломжтой хүмүүс байсан болохоор бид өөрсдийнхөө хэмжээнд оролцох боломжтой робоконы хэмжээнд робот оруулж үзсэн. Тэрнгээр улсын болон шүтээсийн роботын сорилго тэмцээнүүдэд амжилттай оролцож чадсан. Тэгээд роботоо одоо цааш нь хөгжүүлээд явахын тулд бид дараагийн шатны үйлдвэрлэл болон уул уурхай барилга архитектур янз бүрийн зүйлсэн дээр тэр роботыгоо турших боломжоо илэрхийлж байгаа. Нийтдээ ингээд үнэлэхэд болохоор өөрөө явж cantilever робот нь уурхай барилгын орчинд аюулгүй хурдан хэмт ачаа тээвэрлэлтийг хэрэгжүүлнэ гэдгийг шийдсэн байгаа. Бид нэр шууд амьдрал дээр буюу уул уурхай болон үйлдвэрлэлийн салбар дээрээ бид нар ямар нэгэн байдлаар туршилт хийхэд боломж болцоо жоохон дутуу байсан учраас бид нэр өөрсдийнхөө роботыг хэрхэн туршиж үзэж ямар ажиллагаатай байгааг нь шалгахын тулд бид нэр 2026 он зохион байгуулагдсан Монгол улсын үндэсний аврах шалгаруулах робокон тэмцээнд оролцож амжилттай оролцсон байгаа. Үүнийхээ үр дүнд бид нэр роботын үндсэн ажиллагаа болон цаашдын хөгжүүлэлтээ хэрхэн хийх талаараа ер нь алсын арга авсан байгаа. За үүнийхээ үр дүнд бид нэр роботоо танилцуулаад яг энэ роботынхоо төслөөрөө дамжуулаад бид нэр дипломын ажлыг бүтэн хамгаалсан байгаа. Дипломын ажлыг бүтэн хамгаалахдаа бид нэр роботон дээр ашиглагдсан програм хангамж болон роботын маань ажиллагаа тэгээд мөн роботынхоо төсөл тооцоогоор баталсан тооцоонуудаа тайлбарлах байдлаар роботуудаа дипломын хамгаалтаар хийсэн байгаа. За манай мэргэжлийн хувьд болохоор яг уул уурхайн салбартаа том хүнд машин механизмуудын засвар үйлчлэгээ төлөвлөлтийн хариуцлагыг мэргэжил болохоор бид нэр робот илүү тэр талаасаа илүү биш зүгээр энэ жилээсээ оюутнуудаа илүү өргөн цар хүрээтэй ирээдүгөө харсан байдлаар зохион бүтээлт хийсэн байгаа. За роботын маань хувьд болохоор бид нэр роботоо үндсэн араамаа болохоор хөнгөн цагаан алюминиум профилийг ашиглаж үндсэн араамаа босгосон. Үүний дараагаар бид нэр ерөнхий хэрэгцээтэй үндсэн шаардлагуудаа, үндсэн эд ангиудаа бид нэр 3D принтер буюу 3D-гээр хэвлэж өөрсдөндөө илүү ашигтай, илүү үр дүнтэй эд ангиудаа гаргаж авсан байгаа. Уурхаагаас ирдэг ямар зарим нэг саналуудын түвшинд бид нэр дипломын ажил хийгддэг байсан байхгүй юу? Тий, өмнө нь бол хийгддэг байсан. Энэ жилийн хувьд бол бид нэр энэ роботын түвшинд дипломын ажил хийж ажилласан. Хүүхдүүд бол оюутнууд бол нэлээд агсан түвшинд тэгээд ийм олон улсын түвшинд ажиллаж байгаа робот учраас сэтгэл хангалуун байгаа. Миний дипломын сэдв бол Өмнө Говь аймагт барилгах мушгаа удаг дүүргийн геологийн тогтоолцоолон хардлага үйлдвэрлэлийн газрын урлагийн мэдээ судалгаа гэсэн сэдвээр бакалаврын дипломын ажил амжилттай хамгаалсан байгаа. Уг судалгааг хийхэд уг судалгааны дипломын ажлын хамгийн гол давуу талуудаас хэл тусгай бол цаг хугацаа хэмнэх, орон зай гарал үүслийн ялгаатай төрлүүдийг илрүүлэх болон эзэн талбайг ирэмблэх гэсэн ач холбогдлуудыг дурдсан байгаа. Яагаад эдгээр ач холбогдлуудыг дурдсан бэ гэвэл яг нөгөө дараагийн слайдуудад тайлбарлах хэрэгтэй. Тэрний өмнө хэлэхэд уг судалгааны ажлаар одоо цаг хугацаа хэмнэх буюу маш хэмжээний өгөгдөл буюу big data боловсруулахад хагас машин сургалтын аргачлалыг ашиглан богино хугацаанд хэтийн төлөв талбайнуудыг ирэмбэлж ялгсан байгаа. Байршлын удаа үзэх юм бол яг уг талбай маань Өмнө Говь аймгийн Мандлаа улсын нутагт байрладаг. Монгол орнд яг одоо ордогдоод байгаа хамгийн том газрын урлагийн мэдээ орлуулах мушгаа удаг ордоосоо баруун зүүн урагш 60 км-ийн зайд байрладаг. Байрладаг шинээр илрүүлсэн ийм илрэл байгаа. За уг илрэл дээр нийт геохимийн дээжил буюу гадаргуугаас нийт 309 ширхэг одоо чулуун дээжийг авч үүнийг лабораторийн шинжилгээ буюу ICP-ийн шинжилгээний аргачлалаар шинжилгээний аргачаар тодорхойлон нийт элементүүд нь яг ямар элементүүд нь хэдэн процент агуулгатай байна вэ гэдгийг нь тодорхойлсон байгаа. Миний судалгааны ажил яг энэ тодорхойлсон элементүүд дээр одоо боловсруулалт хийж талбай хэтийн төлөвийг үнэлэх гэсэн ийм гол ажил хийгдсэн байгаа.
хамгийн их дигцэн аргачлал буюу PCI аргачлал буюу хагас машин сургалтын аргачлал бол уг аргачлал нь одоо нийт 45 хэсгийг илмээд мөн тэмдэгт 300 гэсэн маш том асар их одоо тоо өгөгдлийг хоёр хэсэгт буюу хоёр багцалж одоо хамгийн ихтэй төлөвтэй буюу эсвэл ямар чиглэл тодорхой байна, ямар элементүүд хоорондоо илүүтэй ямар төрлийн орд байна уу гэдгийг нь тодорхойлох зорилготойгоор PCI шинжилгээ хийсэн байгаа. Мөн одоо мөн адил одоо элемент тус бүрээр нь газрын ховор элементийн илрэл гэж тогтоосон учраас илрэл тус бүрээр нь тархтын зургийг хэлээд талбайн аль хэсэгт одоо элементийн агуулга нь илүү өндөрсөн байна уу гэдгийг нь хөнгөн болон хүнд элементүүдийн агуулгаар нь тодорхойлон гаргасан байгаа. Дараагийн хийсэн аргачлал маань R mod cluster анализын аргачлал буюу ямар элементүүд хоорондоо илүү хүчтэй байна, аль элементүүд хоорондоо аль элементүүд нь хоорондоо нэг гарал үүсэлтэй байна, ямар төрлийн чулуулга байна уу гэдгийг нь тодорхойлох зорилготой аргачлал мөн хийж гүйцэтгэсэн. Үгээр газрын ховор элементийн хөнгөн элемент авгаасан орд байна уу гэдгийг тодорхойлсон байна. Судалгааны хэлээр гарсан хамгийн гол үр дүн маань одоо дараагийн цаат талын зүүн талын зурагт байгаа зураг буюу энэ нь яг нөгөө кластер анализ ашиглан гаргасан зураг байгаа. Баруун талд байгаа зургууд нь уламжлалт аргаар буюу яг одоо үед одоо геологчид хайгуулын ажилд КГМ-ийн боловсруулалтаа хийхдээ ингэж боловсруулалт хийдэг. Ингэж боловсруулалт хийхдээ бүх элементүүдээр яг төрөө үзүүлсэн байсан шиг ингээд нэг элементээр дархлын зураг гаргаад тэрийгээ давхардуулж үзээд хоорондынх нь тусна дахиад нэг өөр корреляц бодоод ч юм уу ингээд ямар төрлийн орд вэ гэдгийг ойролцоогоор 2-3 сарын ажил болдог бол одоо миний цаана үзүүлсэн байгаа энэхүү талбайгаар ойролцоогоор 7 хоногийн дотор өөрөө Python юм уу R хэл дээр код бичээд үүнийгээ боловсруулснаар 7 хоногийн дотор цаана гарсан байгаа үр дүн гаргаж авсан байгаа нь уг дипломын ажил гэсэн хамгийн том давуу тал юм аа. Ингээд анхаарлын дууссан та бүхэнд баярлалаа. Сайн байцгаана уу? Мэдээлэл холбоо технологийн их сургуулийн кибер аюулгүй байдлын техникийн оюутан Уянгайн QR код сканер ашиглан фишинг вебсайт илрүүлэх арга техникийн судалгаа туршилт гэсэн сэдвийн хүрээнд танилцуулах болно. Монгол улсад QPay, SocialPay зэрэг аппликейшнууд өргөнөөр нэвтэрч ирснээс хавуулаад QR-ын хэрэглээ Монгол улсад эрчимтэй өсөж эхэлсэн. Түүний хэрээр өсгийн хэрээр QR кодоос суурилсан аюул халдлага бас мөн адил нэмэгдэж ирсэн. Тэр нь болохоор 2021 онд 0.8% бүртгэж байсан бол 2023 он гэхэд 12.4% болж өссөн харагдаж байгаа. Монгол улсын иргэд бол фишинг халдлагад ихээхэн өртөгдөг. Яагаад гэх юм бол иргэдийн 71% фишинг халдлагын талаарх мэдээлэл байдаггүй учраас Монгол улсад 2024 онд 1.6 сая кибер халдлага бүртгэгдээд түүнээс 25.4 сая $10 хохирол учирсан бол энэ зөвхөн мөнгөн дүнтэй хохирол биш, хувийн мэдээлэл болон нэр төр талдсан зэргийн олон төрлийн хохирол учрах эрсдэлтэй байдаг. QR код нь өөрөө уншигдахаасаа өмнө URL нь мэддэхгүй учраас иргэд мэдлэггүйгээр нэвтэрч орж хадлагад өртөх эрсдэлтэй байдаг. Тиймээс QR код нь нүдэнд харагдахгүй боловч дотоод агуулгыг нь нуудаг, онцлогтой. Тэгээд скан хийхээс өмнө шалгадаг. Тэгээ Монгол орчны нөхцөлд тулгуурсан аюулыг илрүүлэх хэрэгсэл шаардлагатай байна гэж үзсэн байгаа. Үзээд QR код сканер ашиглаад хэрэглэгчийн нэвтрэж байгаа URL-ийн холбоосыг задлан шинжилээд фишинг шин тэмдэг байгаа эсхийг илрүүлж харуулдаг мобайл аппликейшн хэрэгжүүлэхээр зорьсон байгаа. Өмнө нь QR код болон URL дээр болохоор дангаар нь туршилт судалгаа хийж байсан бол би энэ хоёр загварыг нэгтгээд хайбрид систем зохион байгуулахаар болсон. Мобайл аппликейшн дээр болохоор илүү бага багтаамж эзэлдэг, илүү хурдан хариу үйлдэл үзүүлэхээр ShableNet-ийг сонгон хэрэглээд URL болон QR дээр хоёулын дээр 8000 URL болон 8000 QR-ын өгдлийн сангийг үүсгэж өгөөд нэмэлтээрээ Монгол улсад бүртгэгддэг банк санхүүгийн болон байгууллагуудын URL-ийг нэмж өгсөн өгдлийн сан үүсгэсэн байгаа. Энэ аппликейшн болохоор хоёр төрлийн шалгалтыг хослуулан хийдэг. Нэгдүгээр холбоос доторх сэжигтэй үг тэмдэгт болон домен нэр хуурамч эсхийг шалгадаг. Хоёрдугаар гэх юм бол QR зургийн байдал, нэмэлт наасан байдал, бүрэн бүтэн байдал эсхийг шалгаад нэгдсэн widget position аргаар жингээ аргаар нэгтгэж эцсийн хариуг хэрэглэгчдэд гаргадаг аппликейшн боловсруулсан байна.
Юу яриад загвар дээр нь болохоор XG boost загвар нь 0.9-тэй ялган танах чадвар 0.9 гэж гарсан нь энэ болохоор фишинг халдлагыг бараг алдахгүйгээр таньжина гэж андуурлын матриц дээр болохоор 99% таньсан QR-ыг болон URL-ыг бас алдахгүйгээр шинжилж байна гэж үзээд энийг онлайн түвшинд авч үзэх юм бол энийг хэрэглэснээр QR-д өртөхгүй байх фишинг халдлагад өртөхгүй байх боломжтой байна гэж онлайн үгд өгсөн байгаа. Энэ болохоор аппликейшнийг болохоор FastAPI сервер дээр ажиллаулдаг мөн Xbox-ийн QR-аар уцтайгаа холбоон мобайл аппликейшн үздэг хэрэглэж QR кодоо уншуулад систем нь хэвэн байна уу тэр QR нь хэвэн байна уу фишингтэй байна уу гэдгийг гаргаж ирнэ бас илэрсэн аюулын шинжүүдийг гаргаж өгдөг байгаа. Мөн галерейгаас QR-ийн зураг болон дан URL шинжилгээнүүдэд оруулж өгөх боломжтой. Энэ аппликейшн шинжлэх тал гэх юм бол гадаадд олон төрлийн QR сканер байдаг ч гэсэн тэнд ингээд URL болон дүрслийн шинжилгээг зэрэг хийдэг систем байдаггүй. Мөн Монгол орчинд ашиглах боломж бас хомс байдаг. Яагаад гэх юм бол Монголд одоо сүүлийн үедэд банкны домен URL линкүүдийг хуулбарсан халдлагууд ихээхэн нэмэгдэж байгаа учраас түүн дээр суйрлуулад энэхүү суйрлуулсан нь энэхүү аппликейшн шинэлэг тал болон сул тал гэх юм бол энэ одоохондоо туршилтын дата нь хязгаарлагдмал байгаа учраас одоогоор илүү их дата ингээд сурах юм бол сайжрах боломжтой. Сервер нь төр зүрийн холболтон дээр ажиллаж байгаа учраас тогтмол серверт шилжүүлж ажиллаж болно. Мөн одоохондоо iPhone үйлдвэрлэлийн систем дээр туршигдсан байгаа учраас Android хувилбар дээр бас хувилбараа нээх бас боломжтой байгаа. Зах зээлийн хувьд гэх юм бол гадаад үйл ажиллагаа явуулдаг тэр QR код сканерууд нь сканеруудаас илүүтэйгээр одоо манайх одоо анхны хөгжүүлэлтийн зардал дээр 2-3.5 сая төгрөгийг ойролцоогоор зарцуулах болов уу сервер болон аппликейшн Play Store, App Store дээр байрлуулахад тэмхүүд өртөг зарцуулагдах болов гэж төсөлсөн байгаа. Цаашдын хөгжүүлэлтээр өмнө нь хийж исэн мэдлэг нийгмийн инженерийн халдлагын талаарх мэдлэг олгох тоглоомтой аппликейшн дээр нэмэлтээр энэ QR кодтой сканерыг ажилуулснараа хүмүүс тоглоомоор мэдлэг авангаа хажуугаар нь QR кодоо уншуулж халдлагаас хамгаалах боломжтой гэж түүний цаашдаа хөгжүүлэх боломжтой гэж дүгнсэн байгаамаа. За шинжилгээ ухааны технологийн сургууль жил бүр 2 удаа бакалаврын төгсөлт хийдэг. За энэ үеэр одоо ойролцоогоор нэг 3000 орчим төгсөгчийг одоо ялангуяа инженер технологийн салбарт бид бэлтгэж гаргаж байна. За энэ хичээлийн жилийн хувьд хаврын үйлрэлд бид нэр 2100 гаруй бакалавр оюутан төгсөж байна. За өнөөдөр арга хэмжээнд яг ер нь 2100 гаруй төгсөгч бүгд одоо дипломын төсөл гүйцэтгэж тодорхой өөрсдийнхөө дэвшүүлсэн сэдвийн хүрээнд шийдэл гаргаж байгаа. За тэгээ энэ дотроос сургууль болгоноос бид одоо шилдэг гэж үзсэн нэг ажлыг энд танилцуулаад тэгээ эдгээр дотроосоо одоо шилдгийг шалгаруулж байгаа. За өнөөдрийн хувьд бол бид 19 судалгааны ажлыг танилцж байна гэсэн үг байна. Оюутнуудын одоо төгсөлтийн ажлын сэдвийг гаргахдаа аж ахуйн нэгжүүдийн төвшин шийдэх асуудал юу вэ гэдгийг эрэл хийлж удирдагч багшийн тусламжтайгаар тэр байгууллагууд дээр байгаа шийдэх асуудлуудыг гаргаж ирж энийг оюутнуудын дунд сэдэв болгож өгөөд тэгээ удирдагчтайгаа хамтарч тухайн асуудлыг шийднэ гэдэг одоо гол уялдаа холбоо байгаа. Нөгөө талд бол мэдээж онлайн судалгаа талаас нь харах юм бол манай одоо профессор багш нар маань бас олон улсын түвшинд үнэлэгдэх өвөл илтгэл судалгааны ажил бүтээж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бас өөрийнхөө бүтээл дотор бакалаврын түвшинд ямар ажлын шийдээд цаашаа бас олон улсын түвшинд үнэлэгдэх одоо өвөл уялдаа холбоо гаргаж ажилладаг. Ийм ерөнхий хоёр чиглэлийг бид бас барьж ажиллаж байгаа л гэсэн үг байна. Сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээлэл холбоо технологийн сургуулийн график ба хиймэл оюун ухаан хөтөлбөрийн төгсөгч Тэнгис удирдагчтай Ганчиг байна. Би өнөөдөр дараах агуулгын дагуу илтгэлээ тавих болно. Миний зорилго болохоор хиймэл оюун ашиглан эзнээ дагдаг автомат робот хөгжүүлэх юм зорилго тавьж ажилласан байгаа. Тэгээд зорилгодоо хүрэхэд бол дараах зорилтуудыг тавьж ажилласан, судалгаа хийхээс эхлүүлээд роботыг ажиллуулах хүртэлх зорилтуудыг тавьж ажилласан. За энэ дээр болохоор миний судалгааны хэсгүүд харагдаж байна. Төсөө системийн судалгаа. Эхнийг нь болохоор
хитавны мэдрэгч ашиглаад эзний дагдаг робот, дараагийнх нь GPS ашиглаж эзнийг дагдаг робот, дараагийнх нь ESP32 камер ашиглаад объект дагаж явдаг робот байгаа. Энэ болохоор дэлхийд дахинд одоо миний ингээд сонсон сэдв маань дэлхийд дахинд ашиглагдаж байгаа ингээд жишээ роботууд байгаа. Эхнийх болохоор Amazon компани зохион бүтээсэн хоол хүргэлтийн Prime нэртэй робот байгаа. Дараагийнх нь Японоос зохион бүтээсэн үйлчилгээний робот байна. Гурав дахь зураг нь бол Хятадаас зохион бүтээсэн эзнээ дагдаг чимдаан тийш ийм робот байгаа. Энэ дээр судалгааны хэсгүүдээ ингээд харьцуулсан хүснэгтийг гаргасан айн харьцуулалтаас бол өөрт тохирох ийм тоног төхөөрөмж деталуудыг сонгож авч ажилласан байгаа. Миний сэдвийн хийсэн бүтээлийн онцлог байгаа. Ингээд ихэнх роботууд болохоор зөвхөн нэг хүнийг ингээд таньсан билээ. Миний онцлог нь болохоор ингээд ашиглаж байгаа хүнийг тухайн үед нь бүртгэж аваад тэр хүнийг дагах юм зорилттой. Энэний хэрэглээ нь бол том үйлдвэр байгууллага тэгээд агуулгах тэг хүнд ингээд ачаад ис зөөх ингээд шаардлагатай тийм газруудад ашиглагдах боломжтой ийм роботыг бүтээсэн байгаа. За тэгээд одоо энийг ингээд хийхэд ёолоо ингээд одоо ингээд янз бүрийн ингээд хиймэл оюуны модулууд байгаа. Энэ дондоос MediaPipe-ыг авчиж ашигласан. Тэгээд MediaPipe нь болохоор миний төсөл дээр дарааллын дагуу ажиллаж байгаа. Камераас зургийг авна. Тэгээд бүтэн зураг дээр детект хийн. Детект хийснээсээ хүнийг ялгаж авна. Тэр ялгаж авсан хүний боомгийн мөчөөр хүрээлээд тэр зураг дотроос онцлог ингээд шинжүүдийг нь ялгаж аваад тэрийг эзэн гэж бүртгэж аваад дагаж эхэлнэ. Дагахтаа бол мэдээж нөгөө таамаглалын хэсэг байх хэвээр ягаад гэвэл эзэн камераараа залга болсон үед робот маань ингээд зогсох эсвэл өөр мөргөх аюултай учраас таамаглалын хэсгийг би болохоор тарихтрын арга ашиглан таамагласан. Тэгээ үүнээс цаашаа команд илгээгээд ESP32 моторуудаа удирдах явах юм байгаа. За энэ дээр болохоор төлөвийн машины хэсэг нь харагдаж байна. Эхлээд бол камер маань хүнийг хайн. Тэгээд камерын төрсөнд гарч ирсэн хүнийг нь эзэн мөн үү биш үү гэд одоо нэг өмнө бүртгэж авсан галерей дотор байсан хүнтэйгээ харьцуулж үзнэ. Тэгээд биш байвал дахиад хайх ингээд систем рүү орно. Эсвэл мөн байвал энэ эзэн мөн байна гэж локалж аваад тэгээд тэр хүнийг дагах юм үргэлжлэх юм тойрог маягаар явах байгаа. За энэ дээр болохоор миний системийн ерөнхий бүтэц зарчмын хэсэг юм харагдаж байна. Контроллер бол ESP32 микроконтроллер сонгосон байгаа. Тэгээд 3 ширхэг хитавны мэдрэгчтэй. Тэгээд би одоохонд болохоор камер энэ төр ашиглаагүй, Raspberry Pi ашиглаагүй учраас компьютероор шууд сургалтаа хийж байгаа учраас хүнд даацсан юм мотор ингээд ашигласан байгаа. За энэ дээр болохоор миний кодны хэсэг, алгоритм хэсэг харагдаж байна. Түрүүн хэлсэлчлэн камераасаа зураг аваад нөхцлөө шалгаад тэгээд командаа биелүүлээд ингээд явах. За энэ болохоор миний төслийн ажиллагааны хэсэг. Наад хэсэгт нь бол команд нь харагдаж байна. Зогс сухар гэдэг команд нь тэгээд дараа нь ингээд дэлгэцнэр харагдаж байгаа эзний байрлалын координатууд нь харагдаж байна. Дараа нь бол эзнийг ингээд таньж чадж байгаа итгэлцлийн хувьд нь ингээд харагдаж байгаа юм аа. За энэ хэсэгт болохоор ингээд эзнийг бүртгэж байгаа жишээ зургууд харагдаж байна. Эзэн эхлээд 15 секунд өөрийгөө бүртгүүлнэ. Миний систем маань болохоор хувцсны өнгөөр одоохондоо бол хувцсны өнгөөр таньж байгаа. Цаашлаад бол илүү нарийн деталь бүр ингээд таних ингээд хөгжүүлэх боломжтой байгаа. Тэгээд өөрийгөө 15 секундын турш тал бүрээс нь харуулад ингээд таниулна. Тэгээд таниулсны дараа бол ингээд эзнийг таньж чадж байгаа нэгээр харагдаж байгаа. Эхний 3 зураг бол эзэн ганцаараа байхад одоо бусад ширээ сандал янз бүрийн зүйлсээс ингээд ялгаж эзнийг таньж чадчихэв. Дараагийнх нь бол хажууд нь өөр хүн зогсож байхад өөр хувцтай хүн юм уу те өөр хүн зогсож байхад ялгаж таньж чадж байгаа юм ингээд харагдаж байгаа маа. Дөрөв нөгөө таамаглалын тарихтрын арга гэж ярьсан. Энэ дээр болохоор тэр нь харагдаж байгаа. Эзэн одоо камераас гараа явуулсан үед одоо гол хэсэгт нь байгаа сараалсан тэр өнгөнүүд болохоор эзний явсан тарихтрын чиглэлүүд байгаа. Тэрэн дээр ингээд өнгөнүүдээр ингээд юу яцсан хамгийн цаалын одоо шар өнгө нь бол эзэн бүр нэлийн өмнө явсан тарихтр байгаа. Тод ногоон өнгө нь бол одоо сүүлийн хэдэн 5 фрейм ч юм уу тэрэнд явсан өнгө нь байгаа. Энэ өөрийнхөө шар тэмдэг нь бол эзэн хаашаа явсан бэ гэд шуман тарихтр нь ингээд энэ шар тэмдгээр хөдөлж харагдана. Тэгээ роботны шар тэмдгийн дагуу эзнийг хайж явна гэсэн үг. За энэ болохоор бичлэг байна. Одоохондоо хугацааны амжихгүй юм шиг байна. Гадаа бол боддоор ингээд үзүүлэх бүрэн боломжтой байгаа. Энэ нь болохоор эхлээд эзнийг шууд эхний 15 минут 15 секунд бүртгэн тэгээ бүртгсэн эзнээ ингэж дагаж явах энэ зорилтоор хийсэн байгаа. Тэгэхээр энэ нөгөө хүн болгонд хүртээмжтэй хүн болго ашиглах боломжтой гэсэн үг. Одоо ингэж эзнээ бүртгэлийн хэсэг нь энэ дээр ингэ харагдаж байгаа. Эзэн ингэж бүртгүүлэхдээ өөрийгөө тал бүрээсээ ингэж харуулах хэрэгтэй.
Одоо энэ ингээ эзэн ингээ гэрлийн ингээ ямар нэгэн шалтгаанаас болоод хувцсны өнгөн дээр тулгуурлаж байгаа байхгүй. Эзэн алга болчихгод тэрэн дээр зурагдаж байгаа нь болохоор тарихтер байгаа. Энэ тарихтераараа эзнийг хайж ингээ явах боломжтой гэж үзэж байна. Одоо ингээ эзэн ингээд энэ дэлгэсэн дээр тулаад ирвэл робот маань холдож явах эзний ингээ байрлал. Одоо эзэн ингээд камераас ингээ гараа явчихгод эзнийг таамаглаад ингээ хөдөлж яваад олно гэсэн үг. Ирэх юм уу? Энээр болохоор нөгөө нэг яагаад ингээ хойшоо хитих ухраад байна гэхээр рок маань жоохон том хэмжээтэй учраас саадыг ингээд мөрөхөөс ингээд жоохон сэргийлээд нэлээ хойшоо ухар зайгаа авч иж ингээд тойрж гарч байгаа саадыг. За тэгээд үүнтэй систем нь компьютерийн хараа болон гүйн сургалтын бус аргуудыг хослуулан хүний биеийн хэлбэр өнгөн дээр суурилсан танил, геометри шинж болон хөдөлгөөний тарихтын таамаг ашиглан эзний тодорхой бодисгийн орчинд авах боломжийг бүрдүүлсэн. Тэгээд судалгааны ажлын үр дүнд хүнийг бодит цагийн гаруйд илрүүлж тогтвортой даах чадвартай робот системийг амжилттай боловсруулж чадсан. За анхаарал хандуулсанд баярлалаа. За миний дипломын сэдэв гэх юм бол газрын тос боловсрол үйлдвэрийн хаягдал лагаас барилгын материал гаргаа авах төсөл гэсэн сэдвээр дипломоо бичсэн байгаа. За Монгол улсад газрын тос боловсрол үйлдвэр одоо жилдээ сая 500 мянган газрын тос боловсрол үйлдвэр одоо баригдаж байгаа. За тухайн үйлдвэр маань ашиглалтанд орсноор бид нарт аюултай хаягдал лаг ислам гэж нэрлэгддэг аюултай хаягдал лаг маш их хэмжээгээр одоо үүснэ. За энийгээ бид нөгөө нэг энэ хаягдал лагаа дахин ашиглах асуудал нь бол маш нэгэн чухал асуудал болчиход байгаа. За иймээс миний төсөл одоо энэхүү төсөл өөрөө болохоор газрын тосны хаягдал лагийг керамик тосгоны үйлдвэрлэлд органик нэмэлт болгон ашиглах технологиг зөвлөсөн. За төслийн шинэлэг тал гэх юм бол хаягдал лагийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах боломжийг анх удаа үйлдвэрлэлийн түвшний тооцоо, материалын баланс, тоног төхөөрөмжийн сонголттой уялдуулан судалсан. Одоо ийм давуу талтай байгаа. За судалгаандаа лагийг тэг 5-10% агуулмжаар шавартай холиод үүнийгээ бид нар шахалтын бат бих, ус шингээл, агшилт зэрэг үзүүлэлтүүдийг юу тодорхойлсон. За үүндээ болохоор бидний туршилтын үр дүнгээс 5 болон 10% одоо лагны агуулсан дээж нь хамгийн өндөр буюу 1495-1408% одоо шахалтын бат бих нь өндөр гарсан байгаа. Тэгэхээр энэ нь болохоор бидний хувьд болохоор Монгол Улсын стандартыг ер нь бол Монгол Улсын стандартын шаардлагыг бүрэн одоо хангаж байгааг ер нь бол тогтоосон. За мөн лагдах органик бодисын шатаасны үе дотоод түвш болоод шатдаг тул нүүрсний хэрэглээг бууруулах боломжтой. Үүнээс гадна бүтээгдэхүүний дотоод бичил сүв үүсч дулаан тусгаарлах чадвар ер нь сайжирсан гэж үзэж байгаа. За шүүхтийнхаа өмнө би нөгөө нэг энэ төслийнхаа хүрээнд газрын засны хаягдал лагын агуулмжтай керамик тоосыг урд нь бэлдэж тавьсан байгаа. За материалын балансын тооцоогоор үйлдвэр ер нь бол үйлдвэрийнхаа жилийн хүчин чадалтай үндэслээд бид нар 1200 тонн жилдээ хаягдал лаг үүсгэх юм байна. За энэ хаягдал лаг дээрээ би лагийн зарцуулалтаа гаргасан бол тэгвэл би одоо шаврын хэрэг одоо шавар хичнээн хэмжээ надад шаардлагатай, ус надад хичнээн хэмжээний шаардлагатай ингээд за одоо энээсээ бид нар нөгөө түүхийдийн тооцоог гаргаж авсан. За үүндээ болохоор 1200 тонн хаягдал лаг, 10,800 тонн шавар, тэгээ нийтдээ нь бол 13,000 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж тооцсон. За үүнээсээ би материалын балансын нэгэн үснэг дээр үзүүлээд за үүнээсээ бэлэн бүтээгдэхүүнийхээ алдагдал хорогдлыг тооцож байгаад би цэвэр 3.8 сая одоо 3.8 сая цэвэр тоосыг ер нь борлуулах боломжтой байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байгаа. За туршилтын болон тооцооллын үр дүнгээс харах юм бол газрын тос боловсрол үйлдвэрийн хаягдал лагийг керамик тоосны үйлдвэрлэлд 5% болон 10% агуулмжаар ашиглах нь техникийн хувьд одоо бүрэн боломжтой бөгөөд бүтээгдэхүүн стандартын шаардлага бүрэн хангаж байгааг тогтоосон. За энэ дээрээ болохоор би нөгөө төслийнхөө өөрийн үйлдвэрийн зардлаа гаргаж өгсөн. Яагаад гэх юм бол би нөгөө дараа нь төслөө одоо хэрэгжүүлэх одоо хөрөнгө оруулалтаа тооцоохын тулд нэгдсэн зардлаа харуулж өгч байна. Эндээсээ би үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг тооцсон. За ер нь бол хөрөнгө оруулалтаа би 2.3 сая жил одоо 2.3 жилдээ би бүрэн нөхөх боломжтой байна гэсэн дүгнэлт хүрсэн байна. За иймээс газрын тос боловсрол үйлдвэрийн хаягдал лагийг керамик тоосгоны үйлдвэрлэлд ашиглах нь техникийн хувьд боломжтой, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны хувьд ач холбогдолтой шийдэл гэж дүгнэж байна. Тэгээд би төслийнхөө хүрээнд автокад дээр ер нь бол 4 том зураг гаргаж авсан. Үйлдвэрийн план зураг, шатаах зургийн зураг, ерөнхий процесс,
одоо 4 зураг гаргаж авсан. Тэрийг би үүдэнд ер нь бол бэлдээ тавьсан байгаа. PPT-д оруулах боломжгүй болсон болохоор анхаарал тавьсанд баярлалаа.